өнөөдөр ярилцах гэж байгаа санал сэтгэлдлийг сонсгож байгаа судалгаа, цаас, материал байна уу? Энэ дээр ямар үр дүнгууд тусгагдсан, гарсан гэдэг талаар мэдээлэл өгөөч гэж мөнхчмгийг урьсан. За мөнхчмэг бол бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний хвслийн дэд зохицуулагч шүү дээ. Таны нийтлүүд дотроос харж исэн чинь бас яг энэтэй холбоотой гендер зөрүүлсэн хүчирхийлэл гэдэг нэр томьёо ашиглах нь зүйтэй ч юм уу эсвэл агуулгыг нь ингэж тэлэх ёстой юм байна гэдэг нэг юм өнцөг байсан. Тэгэхээр энэ үеийнгийн дээрлэхэл гэж бид нар ойлгох нь зөв юм уу? Эсвэл өөр нэр томьёо олон улсын өөр хэрэгэлдэг юм зүйл байна уу? Бүли гэдгийг чинь л үеийнгийн дээрлэхэл гэдэг байгаа шүү дээ. Дээрлэхэлт гэд тий. Тэгээд зарим тохиолдолд дээрлэхэлт гээл зарим тохиолдолд дээрлэхэл гээл тэр нь дээрлэхэл гэдэг нь монгол хэлнийхээ илүү тэгээд ашиг байгаа юм. Нийгмийн ухааныхан болохоор үеийнгийн дээрлэхэлт гэж яриад байгаа юм. Гэхдээ юу гэж нэрлэх нь болвол одоо нэг чухал биш. Цаана байгаа асуудал нь юу вэ гэдэг дээр илүү төвлөрөх нь чухал ах гэж бид нар бол үздэг иргэний нийгмийнхаа. Тэгээд үеийнгийн дээрлэхэлт гэхээр одоо хуучин цаг үед гэх юм уу да тий өнгөрсөн цаг үед бол энэ чинь байсан асуудал. Масаал байсан асуудал. Тэгээд намайг сурагч байхад ч байсан, нийлж байгаа л зоддог, дээрэмддэг тийм юмнууд байсан, гол нь сошиал медиа л байгаагүй. Тий зургийг аваад тавьдаг тийм юм байгаагүй, камер байгаагүй, аав ээжтэй хилдэггүй байсан бидний үеийн хүүхдүүд. Ингэж явсаар хагаад одоо ингээд харцангуй нөгөө нэг ил болоод, нийгэм нээлттэй болоод, сошиал медиа бас ингэж эргээр болон сүргээр ашиглагдж байгаатай холбоотой масаараа энэ үйлдэл дээр хүүхдүүдийн үйлдэл дээр хилэлцдэг, ярилцдаг, шүүдэг их хөдөлтэй болчиход байна гэсэн үг тий. Иргэний нийгмийнхний зүгээс ялангуяа манай байгууллагын зүгээс үеийнгийн дээрлэхэлтийг гендер зориулсан хүчирхийлэл гэж үздэг. Энэ 2020 оноос эхлээд бид нар ингэж үзэж байгаа. Гендер зориулсан хүчирхийллийн хохирогч хүүхэд эсвэл гендер зориулсан хүчирхийлэл үйлдэлсэн гэж үзэж байгаа. Тэгээд энийгээ бид нар бас нөгөө зөвхөн манай байгууллага биш юм байна. Энэ чинь өөрөө олон улсын хүний эрхийн тэр дундаа гендер зориулсан хүчирхийллийн эсрэг ажилтдаг байгууллагууд нэгдсэн юм ойлголттой болж байгаа юм байна гэдгийг бол бидгээд бас нэгдсэн үндэсний байгууллагын охидын эрхийн санаачлага болон 2022 оноос эхлээд хувиргаа өөрчлөх боловсрол гэдэг агуулгын доор ингээд хэрэгжиж байгаа гендерийн хувиргаа өөрчлөлтийг хийх боловсрол гэдэг маш том малгай концепцдоор за сургуультай холбоотой гендер зориулсан хүчирхийлэл гэдэг агуулгууд орж ирж байгаа. За сургуультай холбоотой гендер зориулсан агуулга одоо хүчирхийлэл гэдэг агуулга дотор бид нарт юуг ойлгох ёстой вэ гэхээр энэ ганцхан одоо дээрлэхэлтэй асуудал биш. Бэлгийн дарамтын асуудал орж ирж байгаа. Бие махбодын шийтгэл орж ирж байгаа. Сэтгэл санааны хүчирхийллийн асуудлууд орж ирж байгаа. Цахим дээрлэхэлтүүд орж ирж байгаа. За тэгээд порнограф, зураг бичлэг үзүүлэх, троллинг, груминг гэдэг маш өргөн ойлголтууд сургуультай холбоотой гендер зориулсан хүчирхийлэл гэдэг агуулга дотор ороод ирчдэг. За яагаад ингэж орж ирэх болж байгаа юм бэ гэхээр сургуульч нь дөрвөн ханны дунд гэд байха болцсон байхгүй юу? Ерөөсөө нэг юм сургууль гэхээр бид нар байшин төсөөлдөг штэ тий. Сургууль тийм байха болцсон. Ялангуяа ковидоос хойш бол цахим орчин руу айгүйх одоо шилжилтүүд явагдаж байна. Дээрэс нь сургууль чинь нэг газар байрлаж байгаа штэ. Одоо нэг хороонд, багт, суманд ингээд байрлаж байгаа. Тэр сургууль байрлаж байгаа орчин чинь бас сургуулийн орчин болчихж байгаа байхгүй юу? Тэгээд хүүхэд сургуульд байгаа л бол тухайн хүүхдийн гэр бүл чинь сургуультай холбоотой орчин болчихж байгаа. Тэгэхээр гэр бүлд байгаа хүчирхийлэл чинь сургуультай холбоотой гендер зориулсан хүчирхийлэл нэг хэлбэр болчихж байгаа. Тэрнээс биш гэртээ задуулсан юм байлээ. Бид нарт хамаагүй гэж сургуулийн удирдлага хамт олон хэлэх эрхгүй болсон гэсэн үг. Яагаад тэгэхээр тэнд хүүхэд хүчирхийлэлд өртсөн л бол хүүхэд нь сургуульд сурагч штэ тий. Танаа сургуулийн сурагч хүүхэд гэр бүлдээ хүчирхийлэлд өртөж байгаа бол тэр чинь танаа сургуультай ч гэсэн холбоотой асуудал. Сурагч хаана тэр бүх газар. Тийм тэр бүх газар. Сургууль гэр хоёрын хоорондох зам тий нийтийн тээвэр бол тэр автобус. Автобусын дотор хүүхэд бэлгийн дарамтанд өртөж байгаа бол тухайн сургуулийн сурагчтай холбоотой асуудал учраас сургуультай холбоотой гендер зориулсан хүчирхийлэл. Тэгээд нөгөө аюулгүй автобус хэрэгтэй болж байна тий. Нөгөө зам талбай гэрэлтүүлэх шаардлагатай болж байна. Нөгөө зам дээр гараад school policy хийгээд тий зам тээврийн ослоос хүүхдэд хамгаалах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэхээр сургууль дөрвөн хааны дунд биш болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр саяхан гарч байгаа кейс дээр бол өөр одоо багийн хорооны гудамжинд тий болсон ч гэсэн тухайн сургуулийн хүүхэд бол тухайн сургууль бас энд арга хэмжээ авах шаардлагатай. Хүн болгон янз бүрийн нөгөө
судалгааны үр дүнгийн кейс ч юм уу эсвэл амд амьдсан яриаг ч юм уу шүнц болгоод ингээл ярьж гэн л да. Тэгэхээр яг энэ сэдвтэй холбоотой хамгийн сүүлийн гэдэг юм уу хамгийн өргөн хүрээг хамарсан судалгаа хизээ хаана хин яаж хийсэн бэ? Ер нь бол бид хэд 2021 он за 2020 оноос эхлээд үтэнгийн дээрлэлтийн талаарх датануудыг ингээд яг цуглуулад явсан. 2011 оноос эхлээд хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн гэвэг, сан, дэлхийн зүүн гэдэг ер нь үтэнгийн дээрлэлттэй холбоотой асуудлуудыг судлаа явж ирсэн билээ. Тэгээд 2017 онд хамгийн том судалгаа хүүхдийн гэвэг сан дээр байсан. Тэгээд тэр болохоор ер нь бол бие махбодын шийтгэлийг хүүхдүүд зөв гэж үздэг юм байна. 3 тутмын нэг нь ер нь бол дээрлэлтийн туршлагатай байна. Тэгээд одоо юу гэдгийг үтэнгийн дээрлэлт бол хэвийн гэдэг ойлголттой байна гэсэн 17 оны судалгаа байсан. За тэгээд дараа нь ингээд явангууд хүний эрхийн үндэсний комисс зөвлөмж өгч ирсэн билээ боловсролын яамд. Тэр нь болохоор бас нөгөө хүний эрхийн үндэсний комиссийн боловсролын орчинд хүүхд хамгааллын асуудлаар хийсэн Монгол улсын хүний эрх хэрэгжлөөний байдлын илтгэл одоо жил болгон гардаг штэ тий. Тэр илтгэл дээрээ бас ингээд агуулгыг оруулж исэн байлээ. За ингээд 2022 оны 10 сараас 23 оны 3 сар хүртэл эрүүл мэндийн яам, боловсролын яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтарсан ийм баг гараад, судалгааны баг гараад Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санхүүжил дээр одоо хамгийн сүүлийн судалгааг хийгээд 2024 онд тайлангаа танилцуулсан байхгүй юу. Тэгээ 2024 онд тэр тайлангаа танилцуулахад ер нь олвол өртөх одоо тий хүүхдийг хүмүүжүүлэхэд зотох нь зөв штэ гэж үзэж байгаа хүүхдүүд 40 гаруй %. Тэрийн өөрсдөө тий. Тэгэхээр хүүхдийг хүмүүжүүлэхэд ер нь ингээд томчуудын зүгээс те хүүхдийг зотох нь зөв штэ байдаг л зүйл гэж хүлээн зөвшөөрж байгаа 40 гаруй % байгаа байхгүй. Дахиад нөгөө үтэнгийн дээрлэлтэнд өнгөрсөн 7 хоногт тэгээд дахиад сүүлийн 1 сар, сүүлийн 12 сард чи ингээд дээрлэлтэд өртөжсэн үү гэхээр 3 тутмын нэг нь өртөжсэн гэдэг хариулт өгч байгаа юм. За дахиад багш нарын судалгаа юм л да. Бид хэд өнгөрсөн жил багшийн гендерийн мэдлэг хандлага дадал гэдэг яг манай байгууллага судалгаа хийгээд үзсэн чинь манай багш нар гендерт суурилсан одоо нөгөө гендерийн хэвшмэл ойлголттой байсан. Дахиад дээрлэлт юм уу, сахилга батын зөрчил юм уу, эсвэл зүгээр хоорондоо үйл ойлголцсон асуудал юм уу гэдгийг мэддэггүй. Ялгаж чаддаггүй. Одоо үзгийг аваад хугалахаар энэ намайг дээрлэгчлээ гэж үздэг. Тэ? Энд чинь нөгөө зан үлийн асуудалтай хүүхэд байгаа байхгүй юу? Дээрлэлт биш. Дээрлэлт чинь юу вэ гэхээр санаатайгаар, давтамжтайгаар. За тэгээ санаатай гэдэг нь зоригтой гэсэн үг. Тэр хүүхдийг өвтгөх гэж, зовоох гэж зоригтойгоор, давтамжтайгаар байнга тэ өдөр болгон эсвэл одоо 7 хоногт 1 удаа, эсвэл 7 хоногт 2 удаа бие махбод сэтгэл зүй тэгээд биелгийн сэтгэл зүйн хүчирхийллийн үйлдэл тэгээд зандал хийллэг би чамайг тгий шүү би чамайг тгий шүү онлайнаар одоо дарамтлж штэ тий санаатайгаар бие махбодын хүчирхийлэл үлдчихэж байгаа. Тэр нь байнга зогтдог, зоддог. Тэр нь дандаа ингээд давтамжтай гарахгүй юу? Тэр давтамжийг хэн тодорхойлох вэ гэхээр хүүхэд эхний удаад ихэд хилдэг. Эхний удаа өөрт нь тийм одоо хүчирхийллийн шинж чанартай үйлдэл бусдын зүгээс үзүүлэхээр хүүхэд хэлнэ. Багштай хэлнэ, аав ээжтэй хэлнэ. Энийг нь бүртгэж авах хэрэгтэй. Бүртгэж авахгүйгээр за тэгж байгаагүй болчихно доо гэд орхичдог байхгүй. 2 дахь удаага хэлнэ. Тэгээ 3-аас дээш бол хэлэхгүй болчихно. Ашиг би өөрөө л зохицуулах юм байна, арга хэмжээ авахгүй байна гэд тэ. 1 удаа хэлэхэд нь анги удирдсан багш нь эсвэл эцэг гэх нь анги удирдсан багш руу хандаад манай хүүхдээ зөрчил гарчээ, тэр хүүхдэд зөрчил үүссэн байна. Та ингээд шалтгааныг нь олоод арга хэмжээ аваад өгөөч гэхэд багш арга хэмжээ авах ёстой. Хуулиараа хүлээсэн үүрэг нь. Дээр нь угаасаа багшийн ажил чинь тэр хүүхдийг ингээд ялангуяа бага ангийн хүүхд, дунд ангийн хүүхдийг бол ингээд 7 хоногт ингээд тэр хүүхдтэй харилцаж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар тий. Тэгэхээр арга хэмжээ авах ёстой. За 3 болоод ирлээ. Энэ ноцтой асуудал ахгүй юу? Яг л нэг хүүхдийг онлоод нь шүү дээ. Одоо би жишээлх юм бол шидэг л онлоод л ингээл тий заваагаад л үзгийг нь чавж хуглаал, сандлын ч өшөглөөл, үснээс нь ч зулгаагаал. Ингээд 2-7 хоног үргэлжлэлээ. Энд чинь санаатай үйлдэл ахгүй юу? Тэгээд яагаад нэг хүүхдийг онцлоод байдаг вэ гэхээр
эрх мэдэл өөрөөс нь бага гэж үзэж байгаа тохиолдолд. Буюу Сул дорой. сул дорой гэж үзэж байгаа. За бие махбодын хувьд сул дорой гэж үзэж болно те, наамхан ч юм уу одоо ямар эдгийн те, сэтгэл зүйн хувьд сул дорой гэж үзэж болно. Энэ өөртөө итгэлгүй чинь яасан ч энийг хинч хамгаалахгүй. Нийгмийн эдийн засгийн хувьд сул дорой гэж үздэг байгаа байхгүй юу? Дахиад нэг юм нэг нөхцөл нь тэр нь энийг дээрлэхэд энтэй хүнлэг бас харилцахад өмгөөлөх хамгаалах хүн байхгүй. Учираас би энийг яасан ч болно гэдэг юм тэр нөгөө хүчрхийлээд байгаа хүүхдэд байгаа учраас эрх мэдлийн хувьд илүү учраас тийм үйлдэл занал хийллийг үйлдэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд анхан шатны тэр юмн дээр нь зан үлийн өөрчлөлттэй байгаа бол тий дээрлэх зан үлийн өөрчлөлттэй байгаа бол сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйч, анги удирдсан багш гэр бүлийг нь оролцуулан арга хэмжээ авах хэрэгтэй. Гэр бүлийг нь юу нь оролцуулдаггүй практиктай. Оролцуулахаар нөгөө аав ээж нь өмөрөө таквчдаг гэж айдаг юм уу? Эсвэл ирэхгүй дээ хүүхдээ хайцаал гэдэг юм уу? Ер нь бол ямар нэгэн шалтгаантайгаар гэр бүлийг нэг оролцуулахгүй байгаа даа. Тэр хавтал шийдчих. Тэр хавцаа шийдчих гээд те. За гэр бүлийг нь оролцуулах юм бол яшиг сенсацлаа авчиж гэдэг юм уу те. Гэхдээ гэр бүлийн оролцохгүйгээр тэр хүүхдийн тэр дээрлэлтийн зан үйл нь өөрчлөгдөхгүй байхгүй юу? А гэр бүл оролцуулахдаа бас дахиад энэ чинь нөгөө нарийн мэрэгжлийн юм байт юм билээ. Одоо сэтгэл зүйч нар бол энэ дээр айгүй одоо гэр бүлийнх нь хамгийн үгэнд нь сайн ордог хүнийг оролцуулна ч гэдэг юм уу те. Тэгэхгүй ээжигээ тоодгүй хүүхдийг 1000 ээж нь оролцуулаад ямар ч нэмэргүй байхгүй юу? Ингээд амар тийм нарийн шинжилгээ ухааны юмнууд байгаа даа. Тэгээ юм тавтамжтай уулзалтууд хийдэг те. Тэгснээ ингээд арга зүйтэй за ийм одоо урамшууллын арга зүйтэй, сахилгын арга зүйтэй гэдэг юм өөр тийм арга зүүнүүд бол мэрэгжлийн хүмүүс бол энийг бол нэлээсээ ярих бах. Мэрэгжлийн одоо хүүхдийн нэг үе одоо сэтгэл зүйчгүй сургууль айгу цөөхөн байгаа бох тийм байх. Тийм байх. За тухайлан хэн хүчирхийлэл үлдэж байгаа вэ гэдгийг салгаж харсан гэдэг юм уу, судалсан ийм тохиолдол байдгүй. Хүчирхийлэл үлдэж байгаа хүүхэд хэн байдаг вэ? Ар гэрний юм уу, өөрөө юм уу? Нэг тийм нийтлэг хүчирхийлэгчийн зан үйл тий. Аха. Яг нөгөө гендер зориулсан хүчирхийллийн чиглэлээр ажилдаг байгууллагууд дээр бол нэг хүчирхийлэгч яг хин юм бэ гэдэг юу байна л да. Судалгаанууд байдаг. За хамгийн сүүлийн судалгаа нь Азийн хөгжлийн банкнаас олон улсын аргачлалаар хийсэн яг 12 сард саяхан нээлттэй хийсэн Монгол эрхтэйчүүдийн хүчирхийллийн зан үйлийн судалгаа гэдэг судалгаа байгаа. Тэгээд энэ судалгаа олон нийтэд одоо нөгөө нээлттэй болоогүй. Тэгээд яагаад гэхээр амар их эсэргүүцэлтэй тулгарсан учраас тэнд ямар одоо маш тийм харамсалтай гунигтай үр дүнгууд гэж одоо бидний зүгээс харж байгаа вэ гэхээр ер нь бол нөгөө 21-ээс өмнөх насандаа зөвшөөрлгүй биеэрлийн харилцаанд бол орж исэн. Буюу хүчин хийж исэн гэж байгаа юм. Монгол эрхтэйчүүд. Тэгээ яагаад тийм байгаа юм бэ гэхээр өөрсдөө хүчирхийллийн хохирогч нар байгаа байхгүй юу? Өөрсдөө бие махбодын хүчирхийллийн хохирогч нар, сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогч нар, бүр бэлгийн хүчирхийллийн хохирогч нар. Чин эргээд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үлдээд гендер зориулсан хүчирхийлэл үлдэж байна л гэсэн харамсалтай гарсан. Энэ нөгөө мэрэгжлийн байгууллагууд энэ үгээрээ ингээд цаашаага ажиллаад явах бах. Дээрэс нь яг хин дээрлэхэлт үлдээд байдаг вэ гэхээр хамгийн нэгдүгээр үл хайхрах хүчирхийлэл охирогч болсон хүүхдүүд. Үл хайхралт. Нөгөө үл хайхралт гэхээр тоохгүй орхиж ийн л гэсэн үг. Ялангуяа хөвгүүдийгээ ер нь тоохгүй орхидог. Хин тоохгүй орхиж ийн гэхээр эхлээд эцэг. Ерөөсөө үл хайхралт чинь эцэг гэхийн зүгээс ахгүй. Эцэг гэхийн зүгээс үл хайхралт байгаа тохиолдолд хүүхэд нь хүчирхийлэл үлдэх эсвэл хүчирхийлэлээ хохирохч болох магадaltaй гэсэн үг. Тэгээд дахиад нөгөө бие махбодын хүчирхийлэл хохирогч болсон хүүхдүүд өөрсдөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нар. Тэгээд дахиад сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогч нар, тэгээд бэлгийн хүчирхийллийн хохирогч нар гэдэг тий. Тэгээд энэ дээр нөгөө нэг эрэгтэй тэгдэг, эмэгтэй тэгдэг гэхээсээ илүү ер нь хүчирхийлэл үлдэж байгаа бол өөрөө хохирогч болсон байх магадaltaй. Тэгээд хүүхэд тэрнийгээ бас мэдэхгүй гэр бүл нь ажиллахгүй тэр хүүхэдтэйгээ сургууль нь орхигдсон. Тэгээ одоо ялангуяа нөгөө айгүй их ингээл сургууль шилжээл ялангуяа ингээл ахлах анги дунд ангитай ингээл сургууль шилжээл явцдаг штэ тий. Тэр чинь ингээд цаанаа асуудалтай байгаа. Яа асуудалтай вэ гэхээр нэгдүгээрт нөгөө ялангуяа хувийн сургуулиуд дээр аюух гардаг байхгүй юу?
нэгдүгээрт нөгөө төлбөрөө нэмждэг, гинт нэмждэг. Тэгэхээр нөгөө төлбөрөө нэмэнгүүд төлбөрийн боломжгүй боллоо гингүүд хүүхдээ арай бага төлбөртэй эсвэл улсын сургууль руу ингээ явуулангууд шилжиж ирлээ 8 дугаар ангидаа шилжиж ирлээ танах ядуурсан юм уу гэж хэлж байгаа тэр хүүхдийг тий. Эсвэл улсын сургуулиас хувийн сургууль руу орж ирлээ. Дахиад тэнд нэг эдийн засгийн статусын ялгаа гарч ирдэг. Тэгэхээр энэ ийм шилжих хөдөлгөөнүүд нэгдүгээрт маш их одоо нөлөөлж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт нь юу гарч ирнэ нөгөө гэр бүлийн одоо асуудлууд тий салалт, нийлэлт, тусдаа амьдрах ч гэдэг юм уу тий ингээд аюу алаас нийгэм эдийн засгийн холбоотой асуудлууд сошиал медиа гарч ирж байгаа. Гуравт нь бол нөлөөлөгч хүчин зүйл нь сошиал медиа. Тэгээд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ямар байдаг вэ гэхээр хүүгүүдэд бас яг дээрлэлтийн одоо зөвхөн дээрлэлт гендер суурьсан хүчирхийлэл хүүгүүдэд ямар байдлаар буудаг вэ гэхээр бие махбодын шийтгэл гэдэг нь настай урагчдын зүгээс хүүгүүдэд үзүүлж байгаа бие махбодын хүчирхийлэл гэсэн үг. За бие махбодын хүчирхийлэл гэдэг нь хоорондын зодоо. Тэгээд сэтгэл зүйн хүчирхийлэл. Хүүгүүдэд энэ гурав дийлэнх нь. Охидын хувьд яадаг вэ гэхээр охид цахим орчны хүчирхийлэлд хамгийн хүртдэг. Үүнтэй улбаатаагаар нөгөө бэлгийн дарамтанд орчиж байгаа. Дахиад бэлгийн хүчирхийлэлд орчиж байгаа. Хүүсээс хамаарат хэлбэр нь өөр. Тийм хэлбэр нь өөр. Хүүсээс хамаарахаас гадна нөгөө нэг орчин нөлөөлж гин үү? Одоо жишээ нь сумын төвийн сургуулийн ондооч гэдэг юм уу? Эсвэл хотын төвийн өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүдийн дунд байгаа гендер суурьсан хүчирхийлэл гэдэг юм уу? Тэнгийн дээрлэхлийн хэлбэр нь өөр. Хэлбэр жоохон өөр. Тий. Хэлбэр жоохон өөр. Гэхдээ нөгөө хэлбэр гэдэг нь энэ юунаас хамаарсан хэлбэр вэ гэхээр нийгэм эдийн засгийн статустай холбоотой байхгүй юу? Нийгэм эдийн засгийн статустай холбоотой хэлбэр гэхээр одоо жишээлх юм бол хотын төвийн одоо өндөр төлбөртэй сургуулиуд дээр жишээлх юм бол нөгөө нэг эдийн засгийн холбоотой тий барьж байгаа гар утас, амжиргаа, нийт өвчин, эцэг эхийн статус, хамгийн амар нь эцэг эхийн статус гэхгүй. Тэр чинь нэг юм адилхан хүүхдүүд ахад манай аав тийм, манай ээж тийм гэдэг юм чинь нөгөө статусаараа илүүрхэх тийм хандлага яваад байна гэсэн. Дахиад нэг юм нь тийм учраас би чамд ийм павер одоо эрх мэдэл үзүүлэх эрхтэй гэсэн үг гэдэг юм нь цаанаа яваад байгаа юм. Тэрнээс биш юу гэдгийг хувийн сургуульд дээрлэлт байхгүй, улсын сургууль амар их, эсвэл сумын сургууль тийм одоо нэг тийм юм бол одоо бүх сургууль дээр адилхан дээрлэлт байгаа хэлбэр нь өөрөөр. Дээр нь энэ дээр бид нар яагаад хувийн сургууль дээр байхгүй, улсын сургууль дээр их ч юм уу эсвэл нэр хүндтэй сургуульд дээрлэлттэй асуудлаа шийдчихдэг ч гэдэг юм уу нэг тийм ойлголттой байгаад байдаг вэ? Энд чинь хөвшмөл ойлголтохгүй, хөвшмөл ойлголттой байгаад байдаг вэ гэхээр нэгдүгээр бид нарт хувийн сургуулиас дээрлэлт байгаа юу байхгүй юу гэдэг дата авдаг, мэдээлдэг сувг байхгүй. Судалгаа авъя гэхээр оруулдаггүй. Тийм дата байхгүй. Хоёрдугаарт яг тийм механизмаа ил тодор зарлаад манай сургууль дээрлэлтийг үл хүлээн зөвшөөрдөг шүү. Хүчирхийллийг үл хүлээн зөвшөөрдөг шүү гэдгээ ил тодор зарлж байгаа сургуулийн манлайлагч нар хэр байна вэ гэхээр бас жоохон ховор. Бид нар яа хувийн сургуульд асуудал байдгүй гэж боддог вэ гэхээр тэндээс нөгөө мэдээлэл нуучдаг байхгүй юу? Одоо нөгөө сүндэр боловсрол судлаач бичсэн байсан те. Сургуулийнхаа нэр төрийг хамгаалж байгаа. Одоо өнгөрсөн амар гарсан 1-р сургуулийн кейстер ч адилхан. Сургуулийн нэр төр талдлаа. Сургуулийн нэр төрийг инглээ. Манай сургууль тийм биш. Тэгээ манай сургууль зөв сургууль, сайн сургууль. Манай сургуульд юм уу муухай юм байж байхгүй гэд ингээд хамгаалтынхаа ямиг хийжгээр доторх асуудал нь илүү бууглана. Сайн гэгдэж байгаа буюу төлбөртэй сургуулиуд нөгөө эрэлтээ алдахгүй гэсэн нэг төрлийн оролдлого. Тий. Нэгдүгээрт эрэлтээ алдахгүй, хоёрдугаарт чинь нэр хүндээ алдахгүй, гуравдугаарт хэрвээ тийм тохиолдол гарсан юм бол хөөч хэмчин асуудал ахгүй байхгүй юу? Ерөөсөө тэднэрт гар захгүй шүү дээ. Болохгүй бол хүүхдээ аваад яваарай. Арцынхаа хүмүүс ч өсөж байгаа. Тий. Дээрэс нь эцэг эхчүүд хамаг юмаа бариад тэр сургуульд хүүхдээ оруулсан юм чинь юу ч болж байсан дуугуу тэсээ төгсгөө бод гэж хүүхдүүдэд давхар давталж байгаа байхгүй юу? Бас нэг юм асууя. Ер нь дундажлаад үзэхээр дээрлэл хэддүгээр ангиас эхэлж байгаа вэ?
дээрлэлтийн компанид аянгууд ер нь ахлах анги дээр яваад идэг гэсэн баггүй юу? Би тэр нөгөө 2020 оноос эхлээл яг ингээл аян ингээл эхэлсэн чинь дандаа ахлах анги 10 11 дугаар анги гэдэг. За 12 дугаар ангийг бүр ингээ хайчдаг. 12 чинь завгүй гэдэг ингээ хайчдаг. 10 дугаар анги 11 дугаар анги дээр л дээрлэлтийн компанид аян хийгээл нөгөө хүүхдүүдтэй сургалт хийгээл идэг. Тэгсэн чинь яг нөгөө 2022 онд Баянзүрхийн 33 ерөнхий боловсролын сургууль руу ороод үтсэн чинь дээрлэлт 7 дугаар ангис эхэлж исэн. Бүр ингэж илт ингэж эрх мэдлийн тэгш бус байдал руу ингэж орсон үйлдэл нь 7 дугаар анги 8 дугаар ангиас эхэлж исэн. Шилжилтийн настай зэрэгцээд. Тийм, шилжилтийн настай зэрэгцэж байгаа. Нэгдүгээр шилжилтийн настай зэрэгцэж байгаа. Хоёрдугаар 1-ээс 5 дугаар ангидаа нэг багшийн хараа хяналтанд байсан хүүхдүүд 6 дугаар ангидаа ороод эренгүүд чи хяналтаас гарчиж байгаа. Одоо 10 гаруй хичээл ороод тэгээ анги удирдсан багш нь 7 хоногт 2 цаг ангидаа хичээл оруулах их юм байхгүй юу? Тэрнээс биш өдөр болгон тэр хүүхдүүдтэй дада гэхгүй байхгүй юу? Нөгөө бага анги багштай адилхан. Тэгэхээр анги удирдсан багшийн хараа хяналт бас суларчж байгаа. 3 дугаар эцэг эхийн хараа хяналт суларчдаг. Ерөөсөө нөгөө эцэг эхчүүд хүүхдээ дунд ангид орлоо өөрөө хичээлдээ яв өөрөө яв байх ангид ч нөгөө гараас гарт гэдэг юм явж байгаа шүү дээ. Дээрэс нь тэр чин нэг л багштай ингээд те багш нь өдөр болгон харагдаад өдөр болгон нөгөө хүүхдүүдтэйгээ өглөөд ингээд явчихар чин харцангуй гайгүй. Дээр нь дунд ангид ингээд 6 дугаар ангид ороод эхлэн нөхдөөд өөрсдийгөө бие дагаал дунд ангийн хүүхдүүд болцсон гэж жоохон ингээд том болцсон эхлэн эцэг их нь хараа хяналтаа тавихгүй сургууль чин нэг юм эмх замбраагүй байдал руу орчиж байгаа хгүй дунд ангийн хүүхдүүдийн хувьд бол нэг багш орж ирэл гардаг те за эндээс нөгөө үл хайхралт чинь бүр ингээд даймжраад эхэл чинь ялангуяа хөвгүүд дээр бол энэ бүр ингээд даймжраад хөвгүүдийг бол тоохоо болчдөг эцэг эхийн зүгээс эмэгтэйч охтуудыг яадаг вэ гэхээр охин хүүхэд юм чинь ингээд улам цагдаж эхэлнэ тэгэхээр нөгөө адилхан эрхчлөө өгөхгүй адилхан эрхтэй хүүхдүүд гадаа саксны талбай дээр өдөржингөө шүнжэнгөө сакс тоглож хахад эмэгтэй хүүхдийг гэрт нь хянаад хэлэхээр нөгөөдөгт нь цахимд өнгөрүүлж байгаа цаг хугацаа нь ингээд цахим руугаа илүү орчин гэсэн. Энэ юм нь дамжирсаар гаад 8 9 дугаар ангид бол энэ ингээд оргил цэгтэй хүрээд за тэгээд нэг 9 10 дугаар ангид бол харьцангуй нөгөө жоохон төлөвшөөд харьцангуй за би чинь их сургууль мургуулд орно штэ тий би чинь том хүн болох гэж байгаа яах вүлээ гэдэг юм нэг 11 12 дугаар ангидаа жоохон гайгүй болоод явж байгаа. Гэхдээ нөгөө үйлдэлийнхаа үр дагаврыг ухамсарлах нас ч нь бол болоогүй 21 нас. Хүртэл нөгөө би нэг хүүхдийг зодчвол, дээрлэгчвөл, сүрдүүлчвэл цаана нь ямар үр дагавартай вүлээ гэдгээ бодох тэр тархин 21 нас хүртэл ч хөгж дуусаагүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд нөгөө насан туршид одоо 21 насыг алкогол хэрэглэх нас ч юм уу тий. Ингээ зарим улс оронд чинь зарим эрхүүд чинь 21 нас хүртэл нээлттэй биш байдаг шүү дээ. Тэрнтэй холбоотой. Үр дагавраа ухамсарлахгүй. Энэ нөгөө ийм юм баг шиг байна. Нэг хүүхэд үлдээд нэг нь өртөөд байгаа тухай асуудал биш болж таарлаа л да. Одоо ингээд анги 30 хүүхэдтэй гэвэл 30-уулаа энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хамаатай болж таарад гэх шиг нэг хэсэг нь үлдэж гэн нэг хэсэг нь өртөж гэн харж гэн дэмжиж гэн гэдэг юм уу ингээд энэ нөгөө нэг юм оролцоог бас дотор нь хийдээд бүлгэлж үзээд байна уу яг нөгөө нэг гэрч тэгээд bystander л гэдэг юм л да гэрчл гэдэг байгаа юм гэхдээ жоохон гэрч чинь нөгөө итгэхгүй үйлдэл болчиход байгаа байхгүй юу bystander гэдэг нь дээрлэхэлт ингээ үлдчихэж байгаа бол яг цогсоодог хүнийг нь хэлээд байгаа байхгүй юу. Одоо нэг нь ингээ дээрлэхэлт үлдээд нэг нь өртөөд ахад чи болохгүй гэж цогсоодог хүнийг хэлээд байгаа юм. Гэрч гээ хэлчихээр итгэхгүй байр суурьлаа орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр манайх чинь нөгөө нэг юм муухай аюутай хүмүүс штэ соёлтой одоо нөгөө юу лээ амьд хүний гэрч болстоос өгсөн хүний дээр бол гэд те тэгэхээр ингээд надад хамаагүй асуудал штэ гэдэг ийм амар тийм нөгөө эгоист юмнууд аминч юмнууд ингээд байгаад байгаа учраас харсан ч хараагүй мэд те мэдсэн ч мэдээгүй мэд байгаад байгаа байхгүй юу одоо хүчирхийллийн бүх юмн дээр зөвхөн энэ дээрлэхэлтэй асуудал дээр биш те гэр бүлийн хүчирхийлэл дээр ч гэсэндээ цаа надад хамаагүй олгоо хагаравч те тогоондоо гэдээ энэ аль асуудал аль надад хамаагүй гэд бэждэг хүмүүсүүд чинь явсаар байгаа сургуулийн орчинд ирэхээр хүүхдүүд яг тийм болоод байна л гэсэн. Энэ дээр яах ёстой байдаг вэ гэхээр тэр нөгөө нэг таслан цогсоодог хүүхдүүдийг бэлдэх. Тэр хүүхдүүд чинь давхар эрх мэдлээ мэдрэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Бас нэг анзаарагдаад байгаа зүйл ялангуяа сүүлийн үед анзаарагдаад байгаа зүйл нөгөө дээрлэгч байгаа хүүхэд гэдэг юм уу ийм хүчирхийлэл үлдэж байгаа хүн ганцаараа биш.
Хэсэг бүлгэрээ байна. Ингээд нөгөө бүгдээрээ нийлээ зоддгоо манхад хараа зогсож яадаг, бичлэг хийж яадаг нэг хэсэгч гэдэг юм уу. Тэгэхээр тэдрийг нөгөө өртөж байгаа хүүхдийг хамгаалах болооч эн чинь ингэж болохгүй гэдэг хүн хэсэг бүлэг нь тэднээс олон болж иж энийг ингээд таслан зогсоох юм шиг байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг бас нэг ганц нэг тохиолдлууд ч бас байх шиг байна. Нөгөө ганцаараа болохоор яаж чадхаа болчдөг. Тэгээ нөгөө дэмжигчт нь гэдэг юм уу хөөрөгдөг хүмүүс нь гараад ирэхээр ингээл тал руу савчаал ингээл хин дуртайгаа дэрлэгчээд нэг ийм үзэгдэл бий болж тэр нөгөө бүлэглэлийн эрх мэдлийг задлах тийм тактикууд бас байдаг. Одоо янз бүрийн тийм нөгөө тактикууд энэ чинь ганцхан Монголд болоод байгаа асуудал биш шүү дээ. Бусад бүх улс оронд л ийм асуудлууд байгаа. Японч байна уу, Солонгосч байна уу, Америкч байна уу бүгдээрээ л энэ дэрлэлтийн асуудлыг яах вэ? Сургалттай холбоотой гендер зөрсөн хүчирхийлэл яах вэ гэд ингээд явж байгаа. Тэгэхээр нөгөө тэр эрх мэдлийг задлах шаардлагатай байхгүй юу? Тэнд байгаа хүмүүстүүд ингээд ажиглагч хийгээд байгаа хүүхдүүдийн эрх мэдлийг задлах шаардлагатай. Тэгээд тэнд байгаа хүүхдүүд яагаад ингээд ажиглагч хийгээд яагаад дэмжиж оролцоод байгаа вэ гэхээр толгойлоод байгаа хүүхдүүдээс бага эрх мэдлэлтэй учраас даган дуурайгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Чин эсэргүүцчих юм бол өөрөө нөгөө өрччих гээд байгаа штэ айгаад байна штэ тий. Тэгэхээр энэ дагаа айгаад байгаа тэр нөгөө ажиглаад байгаа гэрчолоод байгаа хүүхдүүдийг эрх мэдлжүүлэх тийм одоо сургаалт хөтөлбөр одоо юу гэдэг те тийм арга техникүүд тэнцвэржүүлэлтээ эрх мэдлийг ингээд тэнцвэржүүлэх гэдэг байгаа. А энэ дээр чинь нөгөө нэг гол нь яг энэ эрх мэдлийг тэнцвэржүүлэх үүргийг нь хэн хүлээгээд байдаг вэ гэхээр боловсролын салбар хүлээдэг байхгүй юу? А боловсролын салбар гэхдээ дангаараа хүлээх ёсгүй. Энэ нөгөө нийгэм экологийн загвараар нийгмээрээ орон нутгаараа хамт олноороо гэр бүлээрээ ажиллах хэрэгтэй гэсэн. А тэгээ сүүлийн үед болохоор нөгөө боловсролын салбарын манлайлалтаар энэ гендер зурсан хүчирхийлэлтэд тэмцэе гэдэг тийм загвар гарч ирээд байгаа гэсэн. Ганцхан одоо сургууль дүрм журамтай болоод ганцхан сургууль тийм аппликейшн платформтой болоод ямар ч үр нөлөө байхгүй. Энд хэн оролцох ёстой гэхээр эрүүл мэндийн салбар оролцох ёстой. Одоо жишээлх юм бол зодуулж нүдүүлсэн хүүхэд байлаа гэхэд мэдэгдэх ёстой одоо нөгөө гэр бүлийн хүчирхийллийг мэдэгдэх үүрэг хүлээдэг шүү дээ тийм эмч тэрнтэй адилхан сургуулийн эмч чинь эмч гэдэг нэг хүн байгаа шүү дээ сургууль дээр тийм зодуулсан хүүхэд яасан гэдээ асуух тийм гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм уу өөр юмд өртсөн юм уу сэтгэл зүйч те гендерийн салбарынд орж ирэх хэвээр нөгөө гендерийн одоо салбар зөвлөл гэдэг юм орон нутаг болгон дээр нэг гендерийн салбар зөвлөл байгаа аймаг болгон дүүрэг болгон гендерээр юу хийх вэ гэж төлөвлөгөө гаргаж байгаа мөнгө тавьж байгаа тэр мөнгөө энэ асуудал руу оруулах боломжтой гэсэн үг. Дахиад хүүхэд хамгаалал бол нэн тэргүүний одоо ингээд боловсролтойгоо хамт хүүхэд хамгаалал цугтаа ингээд зэрэгцээд мэдэгдэл гаргаад явж юмар байгаа байхгүй юу гэн ганцаараа биш те эсвэл хоорондоо ингээд арсалтаад үгүй танах чухал үгүй манах чухал гэдэг энэ биш те хоорондоо зэрэгцээд ингээд явж явах хэвээр салбар. За тэгээд нийгмийн үйлчилгээ халамжийн салбар маш чухал те үнэхээр гутлгүй байгаа бол хувцсгүй байгаа бол тэрнээсээ болоод хохирогч болоод байгаа хүүхдүүдэд нийгмийн халамж гутал хувцс хичээл хэрэглэлийн өгөх ёстой. Тэгээд сурч боловсрох тэр боломжоор нь бүрэн нөхцлөөр нь хангах ёстой. Хууль эрх зүй тий зөрчлийн хуулиараа шийдэж байгаа юм уу эрүүгийн хараа шийдэж байгаа юм уу дахиад нөгөө дүрм журам тий гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар нь яах юм за бүр нөгөө түрүүнд гэр бүлийн шүүх гэж гарч ирээд байна гэж штэ гэр бүлийн шүүгч нь тэр одоо салттай холбоотой асуудал дээр хүүхэд нь хамгийн одоо хохирлыг амсж байгаа субъект нь тэр эхнэр нөхрөөс илүү хүүхэд учраас хүүхэдтэй илүү яаж харилцах юм хүүхдэд сэтгэл зүйч яаж гаргаж өгөх юм ч гэдэг юм уу те ингээд нөгөө хууль эрх зүй салбар аюулгүй байдлын салбар гарч орж ирж байна залуучууд спорт орж ирж байна те одоо сүүлийн үед ч нөгөө хөгжиг эрхийг нь хангана л гээл зүгээр туслан барина л гэдэг байгаа штэ дугуулангуудыг яагаад үнэгүй болгож болохгүй байгаа юм тий эсвэл одоо юу гэдгийг дугуулан ажилуулж байгаа хувийн хөвшлүүдийг татвараас хөнгөлдөг ч юм уу тий эсвэл хүүхдийг тэр одоо юу гэдгийг нөгөө marginalized бүлэг одоо эмзэг бүлгийн хүүхдүүдтэй очиж ажиллаж байгаа тэднэрт хичээл зааж байгаа багш нарыг яаж урамшуулах юм за тээвэр хот төлөвлөлт бол энэ амар чухал аюулгүй автобусны систем байна уу хүүхдүүд хаанаас хаа хүртэл автобусанд сууж ийн хотын гудамж чинь аюулгүй байна уу тэ тэнд одоо хүүхдээ эсрэг хүчирхийлэл үрдэг педомедо хүмүүсийн тэнд гудамжинд ингээд зогсож гинэ үгүй юу нөгөө скан хийх тогтолцоо гэх мэтчлээ эднэр ингээд цогцоороо гэхдээ боловсролын салбарын манлайлалтаар ингэж ажиллах шаардлагатай байна. Яг ийм тохиолдлууд гарахаар буруутай хайдаг энэ тогтолцоо гэдэг юм уу энэ сэтгэлгээ
илүү их хаалттай болгоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлэхгүй юу? Одоо жишээ нь зүй нь бол сургууль манай дээр ийм тохиолдол гарчлаа гэдгийг сургууль нь бараг төрүүлээд өөрөө мэдээлж явах тийм учраас бид нар таслан зогсоохын тулд ийм арга хэмжээ авч наа гэх ёстой байтал бид нар буруутан болчихно гэ буруутан хаагаад хахаар бүгд буруу болох тулд ингээд илүү их хаалттай болгоод байгаа юм шиг. Энэ нөгөө юу пастралах буюу нөгөө эцгийн эрхт соёлын нэг хэсэг нь нэр төрөө эрхэмлэх гэдэг юм байдаг. Honor culture гэдэг юм байдаг. Тэр нь ингээд нэр төрөө эрхэмлэн гэдэг нь одоо юу гэдгийг намайг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж бодчих үе дээ гэдэг айдастай холбоотойгоор тий манай гэр бүлд ийм байгаа юм ийм асуудал тулгарсан гэж бусад хүмүүс юу гэж хэлэх бол юу гэж бодох бол гэдэг юм нь явсаар хагаад сургуулийн орчинд тий орон нутагт тэгээд улс орны түвшинд ингээд агсан түвшин юм болчихж байгаа байхгүй юу. Манай сургуулийн нэр хүнд яах бол манай багш нар яах бол манай дүүрэг муу хамгийн доор орчин манай аймаг хамгийн доор орчин ингэсэн бол манай сум энэ дээр ингээд муу муухай харагдчихна гэдэг нэг тийм юм байгаа байхгүй яг хүүхд хамгаалал болон энэ нөгөө гендер зориулсан хүчирхийллийн асуудал дээр ер нь нөгөө хүний эрхийг дээдлсэн улс орнууд яаж ажиллаад байгаа вэ гэхээр би Австралийн жишээг сайн мэдээд байна л та. Австрали яадаг вэ гэхээр Австралийн дунд сургууль дээр жишээлх юм бол юу яагаад байна. За расизм гарч ирлээ тэнд те. За одоо Аз хүүхдийг дээрлэгсэн ч юм уу те. Доромжилсан ч юм уу тийм кейс гарлаа. Тэгэнгүүт тухайн сургуулийн вебсайт дээр манай сургуульд ийм те гомдол ирлээ. Ийм гомдол ирсэнд харамсаж байна. Одоо бид нар ингээд расизм те арьсангуур ялгуурлах үзэл гарсанд бол харамсаж байна. Тэгээд бид нар энэ чиглэлээр ингэж нэгдүгээрт сургалт хийхээр нэгдүгээрт одоо тэр хүүхдүүдтэй мэдээлэл өгье сургалт хий. Хоёрдугаарт тийм одоо расист үзэл гаргаж байгаа хүүхдүүдийнхаа гэр бүлүүдтэй нь уулзаж ингээ хамтдаа одоо 3 сарын хугацаанд тэ соёл хоорондын харилцаа ойлголцлын чиглэлээр хичээл авах шаардлагатай боллоо. Энийгээ бол бид нарт ингээд ийм хөтөлбөрөөр хичээллэх боллоо. 3 дугаарт ер нь манайх ийм арьсангуур ялгуурлах үзлийн эсрэг ийм бодлоготой шүү. Энийг та бүхэнд бас мэдэгдэж байна. Тэгээд яг одоо энэ арьсангуур ялгуурлах үзэлтэй холбоотой бид нартай хамтарч ажиллах юм бол нээлттэй шүү гэд вебсайт дээрээ юм уу сошиал платформ дээр тавьчихж байгаа. Хүүхдээ сургаж байгаа эцэг их ийм мэдээ хараад энэ сургууль амар муу сургууль байна гэж бодох уу? Үгүй шүү дээ тий. Хүүе одоо тий монгол хүн бол яна энэ арьсангуур ялгуурлах үзлийн эсрэг ийм гоё бодлоготой сургууль юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Би одоо яаж оролцох вэ гэж бодно шүү дээ. Хүн байна да тий. Хэрвээ одоо нэгдүгээр сургууль одоо өнгөрсөн намрын кейс дээр нэгдүгээр сургууль манай сургуулийн хүүхдүүд тоглоомын талбай дээр ийм асуудал үүсгэжээ. Харамсаж байна. Бид нар энэ чиглэлээр ингэж ажиллаж байна. Манайх ийм бодлоготой байд юм аа. Эцэг эхчүүдтэйгээ ингэж уулзлаа. За тэр гомдол гаргасан хүний асуудлыг бол ингэж шийдлээ. Гэл 2 хоногийн дотор энэ асуудлыг шийдсэн болвол бүтэн сар сошиалар сэвэгдэхгүй байхгүй юу? Уг нь болвол тий. Хүлэн зөвшөөрөхөөс шийдлэхлэн. Тий, хүлэн зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу сургуулиуд. Тэгээ саяны кейстер ч гэсэндээ би сая нөгөө сургуульд мэдээлэл гаргасан байсан ингээ харсан чинь энэ манай сургуулийн үндсэн хүүхд бишээ шилжчихсэн хүүхдээ. Гэхдээ яг хуу харамсалтай байна. Бид нар ажиллаж байна. Тэ хүлэн зөвшөөрөхгүй байгаа хгүй энэ нэг тэндээс шилжчихсэн хүүхдлийн юм гаргачих энийг угаасаа ингэж байгаа явуулчих юм чинь. Гэдэг юм шууд ингээ өндөртөж байгаа хгүй юу. Үнэхээр миний хүүхдийг хамгаалах гээд байгаа бол яна харамсалтай байна. Бүгдээрээ одоо ингэж ажиллая. Яаж ажиллах вэ? Бид нар энэ газраас ийм дэмжлэг авж гин. Энэ байгууллагатай ингэж хамтарж гин. Энэ хүнээс ийм зөвлөх үйлчлэгээ авж гинэ. Гэдгээ ил ингэж хэлэх ёстой. Тэгэхгүйгээр нөгөө тэнд чинь ихтгэлцэлбэ болохгүй эцэг эхчүүдийн айдсыг улам нэмнэ хамгийн амар нь. Тэгэл миний хүүхдийг ингэх юм бол би ингэн гэдэг нөгөө амар юмнууд гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо юу гарч ирсэн штэ өнгөрсөн хавар бас явж ирсэн тий. Нөгөө хүүхдийг нь ингээд хичээлийн цагаар хүүхдийг нь зогсон чинь нэг ээж орж ирээд нөгөө хүүхдийг нь зодож байгаа бичлэг тарсан тий. Энэ юутай холбоотой вэ гэхээр тэр хүүхдийг зогсон тохиолдолд багш нь сургууль нь арга хэмжээ аваагүй хайцсан л байгаа байхгүй юу. Тэгээд дахиад нэг хүүхдийг хохирогч болгочихж байгаа байхгүй юу. Аав ээж нь орж ирээл нэг хүүхдийг зодоол цохол хэлдэг те. Сургууль эцэг эх хоёрын хоорондын хил хязгаар гэдэг юм байдаг. Хил хязгаар болно болохгүйгийн хил хязгаар те. Эцэг эх анги танхимд орж ирээд хүүхдэд гар хурж болохгүй. Хэдийгээр танаа хүүхэд хохирсон ч байсан гэсэн.
Энийг хин ингэж хэл хязгаараа тогтоох хэрэгтэй гэхээр сургууль тогтоох хэрэгтэй. Сургуулийн удирдлага, менежментийн баг тогтоох хэрэгтэй. Бид нар багшаагаа ингэж хамгаална. Бас танаа хүүхдийг ч гэсэн ингэж хамгаалж байгаа. Үнэхээр дээрлэхэлт үйлч байгаа тохиолдолд манай хүүхд хамгааллын баг ийм арга хэмжээ авдаг. Авсаарч байх болно. Та итгэж болно. Тэ? Энэ итгэлцэл эцэг эхчүүдэд байхгүй учраас сошиал дээр хин нэг тэ хүн байхгүй бол хүүхэд байхгүй бол асуудал байхгүй юм шигээр насны хязгаарыг доошлуулж гэдэг юм уу те эднэрийг өстэй зайлуулж гэдэг юм уу те эсвэл бүр ингээд сургууль битээ илсүүлж гэдэг юм уу ийм юмнууд руу орчиж байгаа байхгүй юу. Уг нь зарим сургууль дээр байдаг те нөгөө нэг ямар нэгэн байдлаар хоёр хүүхдийн хооронд асуудал үүссэн бол хоёр эцэг эх нь хоорондоо уулзнаа. Тэрнээс биш хин нэг эцэг эх нь ирээд хүүхэдтэй бол уулзахгүй ээ. Тий. Энэ гэдэг зохицуултыг бол сургууль хийдэг те зарим сургууль хийдэг. Маш цөөхөн. Цөөхөн. Тэгээд дээрэс нь яадаг вэ гэхээр би бүр өөрөө ч гэсэн хүүхдийнхээ сургуулийн багш нартай, сургуулийнхын удирдлагатай ч бас юм асуудалтай тулгарч ирсэн. Манай хүүхд ингэжээ гэхээр нөгөө хүүхдийн эцэг эхийн утасны дугаарыг өгчдөг байхгүй юу? Үгүй шүү дээ. Тэгж болохгүй байхгүй юу? Би одоо юу гэдэг шинэ танаа хүүхд манай хүүхдийг зодчихжээ гэдээ ярих чи утгагүй байхгүй юу? Энэ яах ёстой вэ гэхээр багш хоёулангийн цуглуулад уулзаад хоёлаа ингээд эхлээд багш хүүхдтэйгээ уулзна. Хоёр хүүхдтэй хоёулантай нь уулзна. Яг яасан? Хин нэхэлсэн? Тэр нь яасан? Ингэсэн яг яагаад байгаа юм гээд. Тэ нэг нэгээр нь ганцаарч уулзна. Хоёр талын мэдээллийг аавна. Тэгчээд эцэг эхийн дуудана. За эцэг эхийг дуудлаа. Тэгвэл эцэг эх яах вэ гэхээр багштай хамтдаа уулзах хэрэгтэй. Хоорондоо уулзрах болох биш байхгүй юу? Надад хамаагүй та хоёр уулзрах бол гэж хайчиж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад хоорондоо яаж уулзрах юм те? Энэ чинь нөгөө боловсролын төвшин нь өөр, нийгмийн эдийн засгийн статус нь өөр, эцэг эхчүүд хоорондоо уулзрах болно гэж байхгүй. Энд сургууль хэл хязгаарыг нь тогтоож өгч явах ёстой. Сургуулийн баг энэ дээр ажиллаж явах ёстой. Тэгэхгүй хоорондоо уулзрах бид нарт хамаагүй. Гिचх юм бол энэ өөрөө нөгөө хүүхдэд суурилсан хүүхэд төвтэй асуудлын шийдэл биш байхгүй юу? За одоо нөгөө нэг оролцогч талууд тус бүр дээр нэг зүйл асууя. За өртөж байгаа хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлт, ямар нэгэн хэлбэрээр дээрлэхэлт өртөж байгаа хүүхэд хамгийн түрүүнд яах ёстой вэ гэдэг одоо бүр нөгөө нэг сүүл рүүгээ ингэж утахгүй. За чи зүгтах ёстой байна. Ганцаараа гудамж талбайд явахгүй айлуулах найз нөхдөдөө яв гэдэр гэж зөвлөдөг хэмжээнд хүртлээ энэ нөхцөл байдал хүндэрчээд байгаа байхгүй. Тэгэхээр уг нь бол хамгийн түрүүнд хин нэгэн те багштай ч юм уу сургуулийн нийгмийн ажилтнанд ч юм уу сэтгэл зүйчэд аавда ээждээ хандаа гэж хэлэх гэхээр энэ айгу худлаа хуурай зөвлөгөө болчиход байгаа. Яагаад тэгэхээр хандахаар аав ээж нь орой гэртээ мэдгүй хідэн цагт таардаг. Эсвэл багштай хэлэхээр багш ажлын ачааллаас бол тийм үү. За. Тэгэхээр том хүнд ханд гэж хэлдэг чинь яг одоо бол айгу сонирн болчиход өөрөө шийд гэдэг юм руу авааччихад байгаа болохоор за өртөж байгаа хүүхэд яах вэ? Хүүхэд одоо хамгийн түрүүнд нөгөө нэг за 108 руугаа ярина шүү дээ. 108 чинь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Тэгээд 108 руугаа ярина. За дээрэс нөгөө чат ботууд байдаг болсон билээ сүүлийн үед те ингээд одоо юу хүүхэд үнэхээр асуудалтай байгаа тохиолдолд ингээд чатлаа явчихдаг. Чат боттой болсон. Тэгээд ер нь бол хамгийн түрүүнд насанд хүрсэн хүнээс л тусламж аавна. Тэрнээс ганцаар асуудлаа шийдэж чадахгүй, найзуудтайгаа асуудлаа шийдэж чадахгүй, асуудлаа шийдэх гэж явж агаад бүр өөрөө гэмт хэрэгт холбогдох боломжтой байхгүй. Би өөрөө асуудлаа шийдчихье. Яад энэ чадах юм ч ингээд хорлон сүйтгэх ч юм уу, эсвэл дахиад зодон цохон, эсвэл ах махнараа дуудаж бүрийн бүлэг зодон модоо үсгдэг тийм тохиолдлууд бол байдаг. Хамгийн түрүүнд насанд хүрсэн хүнд хандна. Тэгээд тэр хүмүүсүүд асуудлыг чинь авч хилцэхгүй бол 108 руу хандна. За тэгээ бүр болохгүй тохиолдолд нөгөө нэг ийм сэтгэл зүйч нар байдаг болсон шүү дээ. Бас тий харьцангуй нэг сэтгэл зүйч нар байдаг болсон. Сургуулийн сэтгэл зүйчд бол бас номер 1 хандах хэрэгтэй. Энэ хүмүүс чинь асуудлыг нь хүлээж аваад шийдвэрлээд туслаад зөвлөх хамгийн ихний хүмүүсүүд. Би чамд тусалж чадахгүй гэж хэлэх тэр хүмүүст хэлэх ирэх байхгүй яа тэгэхээр мэрэгжлийн яс зүгээр хүлээчихсэн үүрэг учраас. Эргээд нөгөө нэг үнэхээр эцэг ихтэй ингээ хандаж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчээрээ дамжуулаад эцэг их рүүгээ хандах. Одоо хамгийн наацхийн зөвлөгөө. Гэхдээ ер нь бол чатбот гэхээс илүүтэй насанд хүрсэн хүнээс л тусламж дэмжлэг авах шаардлагатай. За тэгвэл одоо хоёлаа насанд хүрэгчдэд хандах хэрэгтэй болж байгаа. Ямар нэгэн байдлаар те ингээл нэг юм тэр намайг ингээд исэн гэж байгаа нь ингээд юм гоншгоноод байгаа юм шиг санагдсан ч насанд хүрсэн хүмүүс энэ тохиолдолд яах ёстой юм те. Хамгийн түрүүнд
үгүйсгэж болохгүй. Чи өөрөө яасан. Тэ чи өөрөө яатсан. Чамаас болсон уу? Тий. Гэж шууд хэлдэг аахгүй чи өөрөө яатсан. Эсвэл зөрүүлээ цохоод ав. Тэ. Ерөөс ингээд ийм хоёрхан юмтай нэг нь ингээд өөрийг нь буруутгах байгаа үг, нөгөөх нь болохоор шууд хүчрхийлэл урин дуудаж байгаа үг. Тэ. Хамгийн түрүүнд юу хийх ёстой гэдэг вэ гэхээр хүүхэд чинь хэрвээ хүчрхийлэлд өртсөн тохиолдолд яах вэ гэхээр эн чинь нөгөө нэг юм шинж тэмдгүүдтэй байхгүй юу? Нэгдүгээр сурлагын амжилтанд доошлно. Муу сураал эхэлнэ. Тэр хүүхэд чинь дээрлэлтэнд өртөж байгаа бол сургуультай явах дургүй болно. Би ингээд сургуультай явмааргүй байна. Өвдсөн гэдэс өвдөд байна. Толгой өвдөд байна. Дата гэд ингээд хэлж байгаа бол тий өнөөдөр чөлөө авчи би явмааргүй байна гэл ингээд хэлэх юм бол эн чинь шинж тэмдэг байхгүй юу? Тохоо ер нь бол хүүхэд хэлэхгүй ч гэсэндээ ийм юмнуудыг аав ээжтэй байнга хэлж идэг. 3 дугаар тэр хүүхэд байнга мөнгө нэхэд байгаа бол. Тэ? Тэгэл 10,000 өгчих, 5,000 өгчих гэлтэй эсвэл одоо бүр нөгөө сүүлийн үед би бүр ийм тохиолдолд манай дээр бас ирж исэн. Цахим зээлийн аппликейшнээс ээж аавынхаа утсыг ашиглаж зээл аваад аав ээж мэдээгүй өөр хүүхдэд авч төгсөн. Тий. Тэр нь яаж байгаа юм бэ гэдгсэн чинь мөнгө нэгсэн байгаа байхгүй юу? Тэгээд эн чинь гэмт хэрэг болчихдгоо захим гэмт хэрэг болчихсон шүү дээ тий. Гээд мөнгөний асуудалтай болцсон бол ерөөсөө энэ ингээд айгүй энгийн ингээд хялбар заавал хэл амыг нь суглаад манай хүүхд юм ярихгүй байна мэн гэх биш зүгээр ажиглалтаар мэдэх боломжтой. За нэг математик тий монгол хэлдээ дуртай байсан хүүхэд сурлагын амжилтанд муудаал хэлсэн бол энэ хүүхэд хичээлдээ анхаарахгүй байна гэсэн үг. Яагаад тэгэхээр айцтай байгаа хүүхэд дээрлэл хэлтэй асуудалд санаа зовж байгаа хүүхэд хичээлдээ анхаарахгүй. Тэгэхээр чин сурлагын асуудалд ороод муу сураал эхэлнэ гэсэн үг. Дүн бураал эхэлнэ гэсэн үг тий. Хичээлдээ явах дургүй байгаа бол тэнд нэг асуудал байна л гэсэн үг. Нэг багш нь зодоод байгаа мó? Эсвэл дээрлэхүүлээд байгаа мó? Ямар нэг асуудал байна л гэсэн үг. Мөнгө нэхэд байгаа бол ерөөсөө дээрлэхүүлж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ гурван шинж тэмдгийг хамгийн түрүүнд өөрсдийнхөө хүүхдүүдээс анзаараад хэрвээ ийм шинж тэмдэг илэрж байгаа бол анги удирдсан багштай нь уулзах. Багш нь ямар нэг юм мэдчихэдэг. Багш юм огт би юу ч мэдээгүй үзээгүй хараагүй гэж сууж ин гэсэн юм байхгүй. Багш нь бол мэдчихэдэг. За тэгээд багштай нь уулзахаас өмнө за ээж аав нь ийм юм анзаарлаа. Энэ асуудал байна уу? Чамд ямар асуудал тулгарч байна? Ярих те. Тэгээд хэрвээ хүүхд чинь дээрлэхүүлж байгаа бол чи өөрийгөө хамгаалахгүй ямар арчаагүй ингэж хэлж болохгүй. Ерөөсөө тэгж хэлж болохгүй. Би яаж туслах вэ? Тэ хамтдаа энэ асуудлыг шийдье, даван туулъя. Яаж ч байсан аав ээж нь чиний талд шүү. Яаж ч байсан аав ээж нь чиний талд шүү. Надад аав байгаа, ээж миний ард байгаа гэдэг мэдрэмж ойлголт өгөх те. Өөртөө итгэх итгэл ахгүй тэр чи өөртөө итгэх итгэл намайг яаж исэн ч хамгаална гэдэг итгэлийг нь ингэж нөгөө асаах хэвээр. Хүүхдүүд чинь нөгөө тийм юмгүй болцсон учраас л дээрлэхүүлэл яваад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд яаж туслах уу хамтдаа ард нь гарна асуудлыг чинь би шийдэж өгнө. Тэ тэр хүүхдийн эцэг ихтэй нь уулзаж өгнө. Багш нартай чинь уулзъя ингээ хамтдаа асуудлыг чинь шийдэе тэ. Та ээж аав амар завгүй тэгээд дахиад миний асуудал ингээд ирэхээр аав ээж амар стресстэй байгаа гэж хүүхдүүд боддог байхгүй юу? Үгүй. Энд ямар ч ажилтай байсан, ямар ч асуудалтай байсан би чамд туслана. Би чамд хайртай учраас гэд тэ. Энэ итгэлийг хүүхдэд аягүй өгөх шаардлагатай. Хүүхэд нь дээрлэхэлд үлдээд байгаа эцэг эхчүүд бас байгаа шүү дээ. Хүүхдийн хүний хүүхдийг хаацдаг, тэ юм нэвдэлдэг, сүйтгэдэг, зотоон зохион хийдэг ингээд аягүй асуудалтай хүүхэд байгаа. Нэг хортой гэж ойлголгүйгээр хийдэг нэг хэсэг бас бий байх. Тийм. Тэгэнгүүт тийм хүүхдүүдийг яах вэ гэхээр тийм хүүхдтэй эцэг их яах вэ? Бас уучраа олохгүй шүү дээ тэр хүмүүс чинь тэ. Тэгэнгүүт ерөөсөө хүүхдээ очиж зодод цохиж болохгүй, загнаж болохгүй гэж байгаа юм. Тэгээ нөгөө хүмүүжлийн эерэг аргаар тэр хүүхдтэй ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр за ингээд ийм асуудал үүссэн байна, тарьсан байна. За ямар яах вэ? Одоо яаж шийдэх вэ? Тэ чиний энэ болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг шийдэхэд ээж нь аав нь тусалнаа. Яагаад гэвэл чи ингээд миний хайртай хүүхд учраас гэдэг итгэлийг өгөх. Үл анхаарагдсан байгаа хүүхд тахгүй юу? Ер нь бол тэр чинь те намайг хинч таадаг юм чи би ер нь яаж исэн ч яат ингээд те. Дахиад нэг мухаа юм юу байдгүй гэхээр аав ээжийн анхаарлыг татгаад бас тийм хийдэг байхгүй юу? Хамгийн амар нь. Тэгэхээр нөгөө мухаа юм хийхээр одоо хулгай хийдэг ч юм уу те эсвэл ингээд худлаа ярьдаг ч юм уу ийм үйлдэл хийхээр аав ээж нь анхаардаг. Тэгэхээр тэр нөгөө анхаарлыг нь татгаад тийм бас хүүхдүүд хийгээд идэг. Тэгэхээр ингэсэн ингээгүй чамд анхаарна шүү. Эн чин хүний эрхийг зөрчиж байгаа буруу үйлдэл том болоход чинь
одоо тий чамд ийм үр дагавар нь маш хүн дээр буuna. А тэгээд энийг яг засаж болно. Хамтдаа засъя, чам туслая. Үйлчилгээ авъя, сэтгэл зүйчээс үйлчилгээ авъя, багш нартай ч ажиллая тий. Тэгээд дээр нь ингээд би чамд туслая. А тэгээд чамд туслахдаа нэгдүгээр би өөрөө чам руу ойролж гашгарахгүй, зодохгүй бай, амлаж гин гэдгээ гаргах хэрэгтэй. Тэгээд амлаад одоо өнгөрөх биш өөрөө тэрнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тий хүүхдээ зодсноо чи бити хүүхэд зодоодаг гэх чи утгагүй байхгүй юу? А дахиад нэг юм нь чи сайн хүн болж чадна. Чиний цавын цаана сайн хүүхэд байгаа. Нуугдсан байгаа. Тэр хүүхдийг гаргаж ирээ. Гэт сайн үйлс хийх боломжийг нь олгох. Сайн хүүхэд болох боломжийг нь олгох шаардлагатай гэж зөвлөд идэм билээ хүмүүс. Бас нэг ийм онш яваад байна. Нөгөө хүүхдүүдэд за яах вэ? Хичээлийн үеэр бол насар завгүй. Хичээлийн бус цагаар нөгөө өнгөрүүлэх гэдэг юм уу те уцхахаас өөрөөр хийх юм байхгүй. Гэртээ очихоор аав ээж нь ажилдаа явцсан эзгүй учраас ингээл дэлгэх цухаал байж байдаг. Ингээд гараа тоглох заал байхгүй. Нийтээр очиод суух номын сан байхгүй ч юм уу. Нэг кофе шопоор хэлхэлтэд нэг хэдүүлээ ордог боловч хөөгдөд гардаг. Тэр нь бөө мөнгө тий. Тийм. Тэгэхээр нөгөө нэг хүүхдүүдийн энергийг зөв зарцуулах өөр юм цатаарах боломж Монголд байхгүй байна гэдэг нэг ийм онштой. Би бол хувьдаа бол санал нийлэхгүй. Нийлэхгүй байна. Нийлэхгүй юу? Нийлж байна. Яг нөгөө нэг одоо 10 жилийн өмнөхтэй ингээ харьцуулахад хүүхд рүү чиглэсэн ийм дугуулан, секц те тэгээд ийм нөгөө чөлөө цаг өнгөрөөдөг ийм газрууд бас мэрсэр гарч ирж байна л да. Ганцхан кофе шоп гэдэг нь бас жоохон өөр болсон л байна л да. Гэхдээ гол нь энэ юмнууд ч үнэтэй байгаад байгаа байхгүй юу? Төлбөртэй үйлчилгээ те. Үнэтэй байгаа учраас тэнд дундаж цалинтай эцэг эхчүүд төлбөрийн төлөөд ч хүүхдээ явуулъя гэхээр маш зардалтай байгаад байгаа юм. Тэгэхээр энэ одоо хүүхд хөгжүүлж байгаа төвүүдийг тийм одоо юу гэдгийг түрээсээс хөнгөлдөгч гэдэг юм уу те төлбөргөө олгодогч гэдэг юм уу. Би Өвөр хангааг санаад байна л да. Өвөр хангаа аймаг дээр хүүхд хөгжлийн ордонд нь дуулангууд нь маш бага төлбөртэй хичээлдэг. Тэгээд хүүхд хөгжлийн ордондоо нөгөө түрээсгүйгээр байдаг багш нар. Зургийн багш байна тий шатрын багш байна ингээд түрээсгүйгээр тэр ордондоо нэг өрөө ингээд ийм өрөө түрээс одоо өрөө үйл ажиллагаагаа явуулаад тэгээд хүүхдүүдээс нэг сарын 20,000 ч юм уу тий 30,000 төгрөгийн төлбөр аваад дугуулах хичээллүүлж байна. Ийм нөгөө орон нутгийн санаачлагууд олон болох шаардлагатай байна. Харьцангуй нөгөө дүүрэг болгон ч бассейнтэй болчлоо шүү дээ тий. Дахиад спорт заалнуудтай боллоо. За сүүлийн үед сургуулиуд бол спорт заалаа бас гадны хүмүүс түрээслэх нь багасж байна. Илүү нөгөө хүүхдүүд рүүгээ чиглэсэн сургуулийнхаа хүүхдүүдэд заалаа өгье гэдэг ч юм уу тийм бодлого руу ингээд шилжиж байгаа. Тэгэхээр ийм орон нутгийн ийм жижиг санаачлагуудыг дэмжих шаардлагатай гэсэн үг. Тэгээд энэ дээр чинь нөгөө нэг миний мэдж байгаагаар нэгдсэн үндэсний байгууллагын Хуамын сангийн дэмжлэгтэйгээр дүүргүүдэд, аймагуудад хүүхд хөгжлийн ордон байгуулагдсан байхгүй юу? Бүр төвүүд байгуулагдсан. Тэр чинь ингээд том байшин баригдчихлаа штэ тий. Тэгээ байшинтай юм чинь тэр дотор үйл ажиллагаагаа явуулах хүмүүс хизээд олдно. Тэгэхээр одоо налах дүүрэг дээр би очиж үзчихсэн, налах дүүргийн хүүхд хөгжлийн ордон дээр очиж үзчихсэн хүүхдүүдийг оруулдаггүйсэн. Яаж байгаа юм гэхээр цаашаагээ хөөгд идэг гэд. Тэгээ тэнд офислцсан байгаа байхгүй нөө гэр бүл хүүхд хөгжлийн газар нь тэндээ офислцсан. Гэтэл тэр тэнд чинь дугуулангуудыг боломжийн үнэтэй хямдхан дугуулангуудыг хичээлүүлэх бүрэн боломжтой. За хөдөө орон нутагт ялангуяа юу гарч ирээд байдаг. Дотор байрны хүүхдүүд амар завтай. Ялангуяа сүүлд өнгөрсөн жил нөгөө боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хийсэн судалгаан дээр дотор байрны хүүхдүүд гэрээ ажил байхгүй. Тэгээ өрөөгөө цэвэрлэх. Одоо өрөөгөө цэвэрлэх юм да нэг жижигхэн 20 м өрөө цэвэрлэн өөр хийх юм байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд амар завтай. Тэгэнгүүт ингээд яг утас сухаас өөр юу ч хийхгүй болцсон. Тэгээд хүүхдүүд өөрсдөө ингээд хэлсэн байхгүй. Бид нар ингээд зөв амьдралын хэм маягт суралцмаар ах юм а. Тийм боломж биднэрт байхгүй байна гэд хэлсэн байгаа байхгүй юу. Гэтэл суман дээр байгаа дотор байр, аймаг дээр байгаа дотор байран дээр дугуулангууд яагаад очиж хичээллэж болохгүй байгаа юм бэ? Тэнд чинь ингээд хүүхдийн өрөө байна. Эсвэл дотор байрны хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээнүүд тэнд яагаад байхгүй байгаа юм бэ? Дахиад төлбөр нь яагаад бага биш байгаа юм бэ? Үнэтэй байгаа юм бэ? Тэ одоо сарын 200,000 төгрөгийн төлбөртэй дугууланд хүүхдээ явуулна гэвэл эн чинь ингээд бүх хүмүүсийн амьдралд эн чинь хямдхан зүйл бас биш байхгүй юу? Тэгэхээр ядаж нэг 50,000-ийн төлбөртэй хүүхд хөгжлийн дугуулангуудыг хичээллүүлээд эхэлчих юм бол
зургийн дугуулan одоо гар урлалын дугуулын юу ч хийж болно шүү дээ. А дээрэс нь дахиад нэг юм тусдаа өрөө ингээд шаардаад авах бас боломж гайгүй. Ягаад тэгэхээр хөдөө орон нутагт 2 ээлжтэй сургуулиуд ховрахгүй юу? Тийм. Нэг ээлжтэй шүү дээ. Ер нь нэг ээлжтэй сургуулиуд байгаа. Багш нар үлдсэн цагаа яагаад дугуулan хичээллүүлж болтгүй тий? Одоо мэдгүй шавар урлалаар юм хийх дуртай хүн шавар урдлаараа юм хийгээд модоор юм хийх дуртай багш нь тэрнийгээ хийгээд матгамал хийх дуртай тэрэндээ ингээ хүүхд хэдэн нэг 5 хүүхд цуглуулаад зааж өгөөч гэдэг юм уу тийм дугуулангуудыг сургуулийнхаа байр байшинг ашиглаад явуулах боломжтой байхгүй юу? Төгсгөлд нь одоо дандаа л муухай юм ярина ч гэж юу аах вэ? Та бас сошиал хаягн дээр шеэрлсэн байсан ганц нэг үр дүнгийн нөгөө 22 онд бид нар PISA гэдэг олон улсын үнэлгээнд орсон. Тэгээ яг тухайн үед хүмүүс бол юу гэж бодсон гэхээр энэ нөгөө сурлагын амжилтын үнэлгээ л гэдэг ингээд ойлгоцсон. Гэтэл чи эн чинь яг нөгөө нэг цогц байгаад тэгээд тэрэн дээр тусгасан нөгөө нэг сурлагын амжилтанд юу нөлөөлдөг юм бэ гэдгийг судлахаар тэгэл нөгөө нэг хоол, орчин нөхцөл, амжиргаа гэл ингээд бүх юмыг судалждаг юм байлээ л дээ. Тэгээд тэнд нөгөө нэг аз жаргалын индекс нь бол Монгол сурагчдын айгу өндөр гарсан ч гэдэг үл юм сайн үр дүнгууд байдгийн байлээ шүү дээ. Тэгээд нөгөө нэг үхрийн өвөр дөргөхөр 1000 үхрийн өвөр дөргөнө гэдэг шиг нөгөө нэг юм кейс ингээд нийгмийг жоохон ингээд айц давтуулаад ер нь сургууль гэдэг чинь нэг юм аимшигын газар юм шиг ойлголт бас өгчихвээ гэдэг ийм болгоомжл байх хэрэгтэй те. Гэтэл чинь Монгол хүүхдүүд сургуульд дуртай. Тий, Монгол хүүхдүүд сургуульдаа явах дуртай. Тэр чинь баг аюу өндөр хавтаа гарч ирсэн. Тэгээд нөгөө өндөр хөгжилтэй Сингапур, Япон, Солонгосоос ч илүү Монгол хүүхдүүд сургуульдаа явах дуртай чинь эргээд нөгөө сурлагын амжилтаа ахиулах тэгээд боловсрал надад тусалж чадна гэдэг итгэл тэр донд яваад байгаа байхгүй. Сургууль надад хэрэгтэй гэдэг юм яваад байгаа гэсэн үг. Гэтэл бидний нөгөө амар мундаг боловсролын тогтолцоотой амар аюу мундаг хүүхдүүдэд хамгаалдаг гэдэг жишээ аваад идэг улсууд чинь амиоралтын түвшингүүр аюу өндөр, хичээлийн ачааллаар амар өндөр, өрсөлдөөн нь амар өндөр гэтэл Монгол хүүхдүүд чинь тийм өрсөлдөөнч чанар нь гайгүй. Учираас сургуульд явах дуртай байгаа байхгүй юу? Нөгөө тэгээ юу гэдгийг нэг юм алалцаж сургуульд явах биш сургууль нь ингээд гоё байх, найзуудтайгаа байх, нэг тийм тайвширлыг олж авах, ярилцах орчинд болцсон тийм итгэлийн орон зай байгаа. Энэ гоё юмаа алдахгүйхэн шиг улам сайжруулад явах юмсан гэдэг тийм одоо юу гэдгийг тэмүүлэл зорилго бол байдаг. Тэгээ би тэгэд 2021 оноос хойш сургууль дээр ийм 3 орчны үнэлгээнүүдийг бол хийгээ явж байгаа. Тэгээд энэ эхний байдлаар бид нар нөгөө салбар зөвлөлүүд болон сургуулийн эцэг багшийн холбоо гэдэг ерөнхийдөө дандаа орон нутгийн сургуулиуд байхгүй юу? Орон нутгийн сургуулиуд дээр ингээд 3 орчны үнэлгээ, засаглалын орчин, материалын орчин, нийгэм сэтгэл зүйн орчин ингээд 3 орчны үнэлгээг ингээд хийе үздэг. Нийгэм сэтгэл зүйн орчны үнэлгээн дээр нь яг сургуульдаа явах дуртай байна уу? Үтэнгийн дээрлэхэлтэнд дуртж гин үү? Тэгээд гэр бүлийн хүчирхийлэлд дуртж гин үү? Ялгарлан гадуурхалтанд дуртж гин үү гэдэг агуулга нь гарч ирдээ. Тэгээд энэ үнэлгээг хийдэг. Засаглалын орчин болохоор нөгөө сургуульч нь кейс гарлаа гэхэд энэ хүүхдтэй ажиллах бодлогын орчинд байгаа мó? Тэр бодлогоо багш нар нь мэдж байгаа мó? Ажилтнууд нь мэдж байгаа мó? Тэгээд энийг үнэхээр зүй зохистойгоор нь ажиллуулж чадчихна уугүй юу гэдэг үнэлгээ. 3 дахь материалын орчин буюу сургууль өөрөө хүүхдэд аюулгүй тэр материалын орон зайг нь бий болгож чадж байгаа мó уугүй юу гэдэг ингээ 3 орчны үнэлгээг бол ингээ хийгээ явсан. Тэгээд хийгээд ингээд явж хахад юу ажиглагддаг вэ гэхээр хамгийн түрүүнд нөгөө багш нар чинь анги танхимынхаа тэр ингээд одоо материалын орчныг өөр нүдээр харж мэддэггүй юм билээ. Одоо сургууль сандал ширээн ингээ хугарцсан ч юм уу октоодын торког урдаг ч юм уу эсвэл ингээл амар юм хүртээмжгүй байхад тэрнийг анзаарахгүй анги танхим юм л ах хэвээр бах та гэд ингээ бэждэг тасцсан. Энийг хэн хардаг вэ? Нөгөө хөвшмөл болчихлоо. Тий, энийг хэн хардаг вэ гэхээр эцэг эхчүүд хардаг байхгүй нөгөө үнэлгээний багт эцэг эхчүүд орчгаар хүүе манай хүүхд чинь ийм газар сууд юм уу байд юм уу хүүе дотор байр чинь ийм амар байд юм уу гэд нөгөө багш нар хүртэл дотор байр руугаа орж үзээгүй байдیں۔ Гэт ингээд үнэлгээгээ ингээд хараа явангууд нөгөө хүүхдийн нүдээр зам талбайгаа харах, хүүхдийн нүдээр бодлогынхаа орчныг харах хүүхэд нөгөө ингээд сургуулийнхаа дүрмийг ингээд уншаад хүүе энэ манай сургууль чинь хүүхэд хөөдөг дүрмтэй юм биш тийм болох юм уу ихчээ гэдэг ингээ асууж байгаа байхгүй юу? Болохгүй шүү дээ. Юу тэр боловсролын хууль үндсэн хуулиар давтсан дүрмтэй сургууль тэнд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө үнэлгээгээ хамтдаа хийсэн сургууль хүүхдүүдэд оролцуулаад, эцэг эхээ оролцуулаад, багш нарыгаа оролцуулаад мэрэгжлийн нөгөө удирдлагын одоо нийгмийн ажлын сэтгэл зүйч мэрэгжлийн удирдлага шүү дээ. Эднэрийнхээ ингээ удирдлагаар хийсэн сургуулиуд дараа жил нь энээсээ ахихынсан гэд ингээд
сургууль нийтээр ингээ хичээж байгаа байхгүй. Тэгээл нөгөө хагарцсан цонх монхоо нөхөөл нөгөө харанхуу оргил цаг оргил цаг халуун цэгээ тодорхойлол хамгийн их дээрлэлт гардаг орчноо тодорхойсноо нэг сум нэг юм орхигдсон балгасыг энд тест ингээ хүүхдүүд орж тамхи би гинээсээ тамхи нэгтэг гэж гаргаж ирээд тэгээд нөгөөдхийгөө бариад засаг дарга дээр ороод энэ балгасыг хурдан зайлуул малуул гэд ингээд яагаад гэхээр эн чинь хүүхдийн эрхэнд малтж гин гэд ингээд нөгөө бөөндөө ингээд орон нутагтаа ингээ гоё өөрчлөлтүүдийг гаргаж байгаа тийм одоо жишээнүүд бол зөндөө байдаг. Тэгээд нөгөө дор ингээд бид нар юмаа хийгээ яваад байгаа болохоос яг ингээд үнэхээр сайн туршлага байна уу гэд сургууль дээр очиод за танах яаж ин гэд ингээ харахад бол зөндөө олон сайн туршлагууд байдаг. Би өнөө өглөө гэхэд сонгоны архын дүүргийн бүх хорооны засаг дарга нар болон гендерийн салбар зөвлөлийн сургалт орчод ирсэн байхгүй. Тэгээд тэд нар юу ярьж байгаа нэхэр нөгөө дээрлэлт гарцсан. Тэгээд одоо яах ёстой болоо бид нар ядаж энэ талаар ойлголттой мэддэг болмоор байна. Тэгээд ингээд орон нутгийн одоо сургуулийн асуудалд яаж оролцох ёстой юм те эцэг эхийн хувьд бид нар яаж оролцох ёстой гэдгийг мэддэг болчмоор байна гэдэг ингээд 60 хүн сууж байгаа байхгүй. Энд чинь айгүй сайн. Тэгээ орон нутаг манлайл гаргаж ийн маш сайн. Үүнтэй адилхан сургууль нь өөрөө манлайлаад хүлэн зөвшөөрөөд орон нутаг нь манлайлаад хүлэн зөвшөөрөөд одоо бүгдээрээ яах вэ? Тэгээ тэрнээс биш нэг энийг хідэн хүүхдүүдийг сургуулиас зайлуулад тэгээд манайх ястай гоё сургууль гэж сууж ах чинь айгүй хуурмаг те худлаалчихж байгаа байхгүй. За баярлалаа.